Өнөөдөр бол амьд бүхэн одоо төлжиж үрждэг энэ өдрүүдэд багшийн сургуулийн хөгжмийн салбар үүсэж хөгжсөний 60 жилийн тохиож байгаа. За би бас яг энэ өдрүүдэд та нарыг бас өөрийнхөө мэргэжлээр бахархаж, өөрийнхөө энэ мэргэжлийн үн цэнийг бас нэлээд одоо өндөрт өргөж тэр үн цэнийг бүтээхэд бид нар их одоо хувь нэмэр оруулсан хүмүүсээ гэдгийг бахархалтайгаар одоо хэлж ярьж суугаад багш нартаа баярын мэнд хүргэе гэж бодож байна. За бас нэг хитгэн тоо би бас энд дурдж хэлхийг хүсэж байна. За 1922 онд багшийн сургууль байгуулагдаад за энэ байгуулагдсан он цагийг бол үндэсний сэхэтэн бэлтгэсэн, үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсний 100 жил гэж өнөөдөр бид нар ярьж байна. За гэхдээ энд бас нэг түүхийг ингээд бас нэг судлаад үзвэл 31-ээс 37 он Бадрангуй алдарт багшийн сургуулиар урлагийн ажилтан бэлтгэгдэж байсан гэдэг юм байлээ. Бас хожимо энэ бэлтгэгдэж байсан түүхийг бол хөгжим бүжгийн анги нэртэй болгосон байдаг. За тэгээд 38 оноос энэ бэлтгэгдэж эхэлжсэн анги маань одоо хөгжим бүжгийн дунд сургууль болоод одоо сарж авсан байдаг юм билээ. Тэгэхээр энэ цаг үеэс эхлээд тоолох юм бол 60 жил биш. Бид нар бол энэ урлагийн ажилтан бэлтгэж эхэлсний 90 жил гэдгийг бас энд тэмдэглэж хэлэхэд таатай байна. За тэгээд өнөөдөр бол одоо урлагийн боловсролын зорилгыг хүмүүс одоо ёс зүйг төлөвшүүлэх ч юм уу, гоо зүй мэдрэмжийг хөгжүүлэх хэмээн томьёолоод өнөөдрийг хүртэл ирсэн байдаг юм байлээ. Гэхдээ би бол энэ зүйлийг бас онцгойлон хэлхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл энэ урлагийн боловсрол гэдэг бол олон шинжлэх ухааны уулзвар дээр өнөөдөр авч үздэг болжээ. За тухайлбал би зөвхөн энгийн жишээ хэлье л да. Жишээлбэл энэ урлагийн боловсрол дээр өнөөдөр нэг яригдж байгаа бол тарих судалтай хамтдагч судлаад хүмүүс олон одоо шинэ нээлтүүд, шинэ зүйлүүдийг ярьдаг болсон байна. За өнөөдөр бидний хамгийн ойр байгаа зүйл бол одоо хөгжмийг тийм хүнийг төлөвшүүлэхэд биш, дахин хүнийг засахад хөгжмийг хэрэгэлдэг болсон байна. Тэгэхээр бид нар одоо энэ хөтөлбөртөө энэ хөгжмөөр хүнийг засах гэдэг энэ хөтөлбөрч гэсэн бидний энэ өнөөдрийн шинэ хөтөлбөр, шинэ агуулга дотор орох ёстой нэг юм үе болсон байна. Ахаад өөрийн энэтэй холбоотойгоор хөгжим нэмэх нь сэтгэл зүйн боловсрол гэдэг асуудал өнөөдөр бас нэлээд чухал яригддаг болсон байна. Ахаад хөгжим нэмэх эрүүл мэндийн боловсрол гэдэг асуудал яригддаг болсон байна. Тэгэхээр би бол одоо энд сууж байгаа багш нар, судлаачдыг дахиад хөтөлбөрөөр шинжлэхдээ би бол одоо ингэж боддог. Шинэ үе бол тодорхой цикл явж өнгөрөөд ахаад шинэ үе эхэлдэг. Ахаад тэр шинэ үе эхлэхэд боловсролын одоо парадигмын шинжилэл гэдэг юм яригдаад эхэлдэг. Тэгэхээр би одоо юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр үеэс үед энэ шинэ үеүүдэд манай хөгжмийн багш нар үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин хоошдоо бид нар яаж энэ шинэ үеийн хүүхдийг шинэ арга зүгээр, шинэ агуулгаар, шинэ боловсролын чиг хандлагаар урлагийн боловсролтой болох уу гэдэг дээр өнөөдөр хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гарсан гэдгийг бас энд дахин хэлмээр байна. Тийм учраас багш нарын хэлдэг зөв. За өнөөдрийн агуулга хэтэрхий өргөн байна. Энэ агуулгыг хэрвээ жижиглэх юм бол биднэрт илүү бас өөрөөр хэлэх юм бол ерөнхий биш энэ тусгай салбарууд дээр бид нар төвлөрч ажиллавал илүү үр дүнд хүрэх юм байна гэдгийг олон хүн бас санал болгож байна. Тэгэхээр дараагийнхаа үйл ажиллагаанд та бүхний саналыг хүлээж аваад энэ бол өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол зүгээр одоо юу гэдэг нь хөгжмийн багш 60 жил гэсэн ийм сэдвтэй л хэлцүүлэг байгаа юм. Тэгэхээр хоошдоо бол бид нар энэ хэлцүүлгээ амьд байлгахын тулд үргэлжлээд энийгээ цаашаа хүмүүсийг хүртэл болгохын тулд боловсролын чанартай өөрөөр урлагийн боловсролынхаа үйлчилгээнийхээ чанарт одоо ахиц гаргахын тулд бид нар
хамтарч ажиллана, хамтарч ажиллахдаа энэ жижигээр фокуслж олон хилцүүлгэнүүд хийж байя гэсэн ийм бодолтойгоор өөрийнхөө яриаг төгсгий. Тэгээд эцэст нь би нэг ганцхан зүйлийг хэлье. Ер нь бол 20-30 он бол боловсролт иргэдийг тэгш хамруулах гэдэг асуудал яригдчихэж байгаа тийм. Тэгтэл бид нар өнөөдөр энэ хөгжмийн боловсрлоор тэгш үйлчлэгээ үзүүлж чадж гэнэ үгүй юу гэдэгтээ өнөөдөр бид нар бас нэг дүгнэлт хийх цаг. Зүгээр нэг хідэн хүүхдийг эсвэл сонирхож байгаа хүүхдийг эсвэл одоо юу гэдэг гэр орондоо хөгжмөнтэй хүүхдийг хөгжүүлэх үү? Эсвэл одоо сургууль сонгоод тэр мундаг сургуулиудыг сонгоод ороод ирсэн хүүхдийн хөгжмийн боловсролын асуудал ярих уу гэдэг бол бас нэг өөр зүйл. Тэгэхээр би юу ч хэлэх гэж байна вэ гэхээр яг одоо энэ хүний хөгжлийн бодлого заалсан хараа 2050 гэдэг энэ бүх бүжиг баримтуудтай ингээд уялдуулж бид нар бас энэ хөгжмийн боловсролынхаа асуудлыг бас авч үзэх цаг болсон. Тэгээд тэр утгаар нь юу ч хэлэх гэж байна вэ гэхээр энэ хөгжмийн боловсрол яавал Монгол хүүхдийг тэгш хамруулах уу гэдэг асуудал бидний өнөөдөр хамгийн чухал асуудал шүү гэдгийг энд хэлмээр байна. За дараа нь бол 30-аас 40 онд бол насан туршдаа одоо нөгөө чанартай боловсрол олгоход нь анхаарах гэдэг хоёр дахь нэг тийм том алхам яригдаж эхэлж байна. За түрүүн Эрдэнэ нутагш ярьжсэн 2050 он хүртэл хэмээг бид нар өнөөдөр ярмаар байна гэж тийм. Тэгэхээр би энэ үеүүдийг бүр зориуд хэлдгийн учир нь өгөхөд 2040-с 50 онд суралцах соёл бүрэлдсэн энэ нийгмийг цогцлоох гэдэг нэг ийм том боловсролын зорилгууд тавигдсан байгаа. Тэгэхээр энэ зорилгуудад хэдүүлээ энэ хөгжмийн боловсролынхоо зорилгыг уялдуулж одоо чанартай боловсролын үйлчилгээ үзүүлдэг байцгаая. Эцэст нь хэлэхэд мэдлэгтэй дээр нэмэх нь мэдрэмжтэй урлагийн боловсролыг олгоё л гэж хэлэх гэж байгаа. Түүнээс биш би одоо юу гэж мэдлэгийг нь хаяад мэдрэмжийг нь өнөөдөр одоо юу гэдэг авч явах биш. Ер нь бол мэдлэг дээр нэмэх нь мэдрэмжтэй тийм Монгол иргэнийг төлөвшүүлэхэд хэдүүлээ хамтарч ажиллая. Хойштойхоо үйл ажиллагааг түндүү чиглүүлье. За тэгээ өнөөдрийн хурлаас гарсан шийдвэр за тэгээд одоо сэтгэл оюунаа чилээж өнөөдөр илтгэлээ хилцүүлсэн эрдэмтдтэй баярлалаа, талархлаа. Та бүхний одоо хэлсэн үг оюуны тэр хурыг бид нар ингээд бөөгнүүлж цуглуулж байгаа цааш нь хүргэх ёстой хүмүүст нь хүргэнэ. Нэг талаас за нөгөө талаас өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа хөтөлбөртөө авч тусгаж ажиллах болно. Ингээд та нартай баярлалаа.